Цагуур орчин шинжилгээний мэдээллээр 2 дугаар сарын ихээр ихэнх нутгаар хүйтний эрч сул дулаан байна. Харин сарын дунд үеүүдэд хүйтэн байх боловч сүүлчээр ихэнх нутгаар дулаарна. Хурд тундас баруун болон төв аймагуудын нутгаар цаашдаа нутгийн зүүн хагаст цас орно. Сарын дунджаар нутгийн зүүн хэсэгт хүйтэн цас архиу орох төлөвтэй байна. Агаарын хэм огцом өөрчлөлттэй. Үе үеэс алгшуурганы давтамж их байх тул хол замдаа гарахтаа цаг агаарын урдчилсан мэдээг тогтмол авч байхыг зөвлөж байна. Баруун аймагуудын нутгаар 2 дугаар сард агаарын хэм дулаан хурд тундас баян өлгийн увс ховдын нутаг завхан говалтан баруун хэсгээр цас бага орно. Сарын ихээр ихэнх нутгаар 1-3 хэмээр дулаан хурд тундас сарын ихэнх үеүүдэд зарим газраар бага зэргийн цастай, дунд үеүүдэд ихэнх нутгаар цас орж салхи ширүүсэн засан болон явган шуурга шуурч болзошгүй байна. Төв аймагуудын нутгаар агаарын хэм булган сэлэнг төв аймгийн нутаг хөвсгөлийн зүүн, Архангай, Өвөр хангаан зүүн хойд хэсгээр хүйтэн хурд тундас хөвсгөлийн ихэнх булган сэлэнг төв аймгийн нутаг Арангаан зүүн хойд хэсгээр ахиу цас орно. Агаарын хэм сарын ихээр өдөртөө дулаарч хүйтний эрч сул байх хэдий ч 1-р 10 хоногийн сүүлчээс эхлэн цаашдаа 1-5 хэмээр хүүтрэх төлөв гарчээ. Зөв аймагуудын нутгаар 2 дугаар сард агаарын хэм нийт нутгаар хүйтэн хурд тундас Сүхбаатарын өмнөд хэсгээр дундаж бусад нутгаар ахиу цас орно. 1-р 10 хоногийн сүүлч 2-р 10 хоногийн дунд болон сүүлч 3-р 10 хоногийн дунд үеүүдэд ихэнх нутгаар цас орж салхи ширүүсэн засан болон явган шуурга шуурч болзошгүй байна. Говь аймагуудын нутгаар агаарын хэм дундговд орнговын хойд хэсэг, говь сүмбрийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн сарын ихээр ихэнх нутгаар 1-4 хэмээр дулаан, харин 2 дугаар 10 хоногийн ихэнх болон дунд 3 дугаар 10 хоногийн ихэнх үеүүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 хэмээр хүйтэн, 2 дугаар 10 хоногийн дунд 3 дугаар 10 хоногийн дунд болон сүүлч үеүүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад хугацаанд дунджийн орчин байх төлөв гарсан байна.